Улсын хурлын даргын хот Говьалтай аймгийн иргэдтэй уулзаж Монгол Улсын их хурл 2015 оны намрын элч чуулганаар баталсан хууль тогтоолын талаар мэдээлэл өглөө. Намрын элч чуулган 90 хоног үргэлжилсэн бөгөөд чуулганаар батлагдсан хууль тогтоолуудын тухай статистик мэдээллийг танилцуулсан. Улсын хурлын даргын хот хамтын тэтгэврийн тухай хуулийн талаар мэдээлэл өглөө. Хамтын тэтгэврт өндөр насны бүрэн тэтгэвэр авч байгаад нас барсан бол нас барсан иргэнтэй 15 ба түүнээс дээшил хамт амьдарч байгаад үлдсэн эхнэр эсвэл нөхөр хамтын тэтгэвэр авагч нь эрэгтэй 60 наснд хүрсэн, эмэгтэй 55 наснд хүрсэн Монгол Улсын иргэн тэтгэвэр авагч хүн хамрагдана. Дээр заасан насанд хүрээгүй бол хамтын тэтгэврийг тухайн насанд хүрсэн үед нь олгож эхлэх бөгөөд эрхэн түүний эхнэр эсвэл нөхрийг нас барснаас хойш 5 хүртэлх жилийн хугацаанд хадгалагдана. Тэтгэврийн хэмжээг засгийн газар жил бүр тогтооно. Хамтын тэтгэврийн хэмжээ бүрэн тэтгэврийн доод хэмжээний 20%-аас багагүй байна гэлээ. Мөн 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх захиргааны ерөнхий хуулийн талаар мэдээлэл өглөө. Захиргааны ерөнхий хууль нь эргэн дээлтэй захиргаа бий болгох, захиргаа хариуцлагатай, нээлттэй, ил тод нэгдсэн стандарт жишгтэй болгох зорилготой гэлээ. Мөн шинэ засгийн газар гараад 1.5 тэрбум $, 30 тэрбум йений Чингис самурай бондын зарцуулалт үр ашигын тайланг танилцууллаа. Бондыг аж үйлдвэрийн төслүүд, эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтц, авто замд зарцуулсан байна. 2015 оны эхний хагас жилийн байдлаар 1055 үйлдвэржилтийн төслийг бондын хөрөнгөөр санхүүжүүлээд байна. Хатуу уучлалттай замын хувьд 1921-с 2012 он хүртэлх 91 жилд 2964 км зам барьсан бол 2013-аас 2015 хүртэлх 3 жилд 2720 км зам барьжээ. Харин 2016 онд 1284.5 км зам ашиглалтанд орж байна. Инженерийн дэд бүтц, эрчим хүч, барилгад хөрөнгө оруулалт хийж нийслэлийн эрчим хүчний хүчин чадлыг 521 мегаваттаар нэмэгдүүлснээр 163 мянган айл өрхийг цахилгаан дулаанаар шинээр хангах боломж бүрдсэн байна. Чингис бондоос 1055 үйлдвэрт зээл олгосон. Иймээс үндэсний үйлдвэрлэгчдийн зах зээлийг төрөөс хамгаалах үүрэгтэй. Энэ хүрээнд улсын хурл үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталсан. Тус хуулийн хүрээнд бүтээгдэхүүнийхээ 30-аас дээш хувийг экспортлдог үндэсний үйлдвэрт зээлийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон. Хүнсний бүтээгдэхүүнээс ноолууран болон оёмол бүтээгдэхүүн зэрэг 370 нэр төрлийн барааны гайлын албан татварыг 5%-аас 20% хүртэл нэмэгдүүлэх эрхийг засгийн газарт олгосон. Түүхий болон өртөг баг шингэсэн бүтээгдэхүүнийг гадагш гаргах урсгалыг хязгаарлаж дотоодын үйлдвэрлэгчид иргэдэд дэмжих нөхцөл бүрдүүлнэ гэлээ. Энэхүү уулзалтад улсын хурлын гишүүн байгаль орчин хүнсүүдийн аж ахуйн байнгын хорооны дарга Эрдэнэ Чимээг, засгийн газрын гишүүн гадаад хэргийн сайд Пүрэвсэр Говьалтай аймгийн засаг дарга Амгаланбаатар, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Дэлгэр Жаргал болон албаны бусад хүмүүс байлцлаа.